Сайн байцгаана уу эрх юм үзэгчдээ та бүгд Eyes Global-ийн нэвтрүүлэг нээлттэй хэлцэлэг үүсэж байгаа. Студид Баттале Багдаев хөтлөгч ажиллаж байгаа. Өнөөдөр зочин маань буряд усаас ирсэн бүгд мэдээж яруу найраг Цэндэмаа Бабуева Цэндэмаа дашина сайн байна уу? Энэ Цэндэмаа дашина гэж олон шагналтай хүмүүс штэ энэ уншвал энэ буряд болон Оросын уран зохиолчдын холбооны гишүүн нэг дугаар. Хоёр дугаар Монгол соёл яруу найрагчдын академийн хүндэт гишүүн. За гурав дугаар гэхэд Монголын буряд судлалын академийн хүндэт доктор яруу найрлагч уран зохиолч, орчуулагч хэдэн намуудын зохиолчдий. За та энэ Улаанбаатар ямар хэрэгээр буурж ирсэн? За амар мэндэ амгалан өдрийн амар мэнд та бүгдэндээ үзэгчтэй дэвшүүлье. Тэгээд би Цэндэмаа Бабуева байна. Бурядын яруу найрагч, уран зохиолч, орчуулагч, Оросын уран зохиолчдын холбооны гишүүн. Ингээд бид өнөөдөр хоёр бурядын яруу найрагч Цэцэг Дамбаеватай хамт Монгол сайхан орноо айлчаар бууж ирсэн. Тэгээд өчигдөр бидэн өөрсдийнхөө ажил хэрэг хэлцэж энэ Монголынхоо яруу найрагчдаар цуг хамт ажиллаж байсан хэдэн жилийн өмнө 2018 оноос эхэлж улирал ба зохиолч гэдэг Монголын яруу найраг уран зохиолын сэтгүүл ерөнхий эрхлэгч Данзангийн Нямаат хамт ингээд бид 8 жилийн гэж харж байсан мөн. Тэгээд ийм юу хэнэв гэхэд бид манай ажил гэхэд бурядын яруу найрагч уран зохиолчдын уран бүтээлүүдийг би тэндээс тусгай корреспондент болоод энэ сэтгүүлийн би наачин илгээж байдаг. Тэгээд бид тэр манай зорилгода бурядын яруу найрагч уран зохиолчдын уран бүтээл Монголынхоо уран зохиолчдын бүтээлнүүдийг би тэндээ буряд үнэн сониндоо байгаль сэтгүүлдөө ингээд тоолон сэтгүүлдэгэд л илгээж бас Монголынхоо уран зохиолчдын бүтээлүүдийг бас тэнд танилцуулж байдаг. Ийм ажилтай. Тэгээд бидний 8-д хижлээ гэж ийм ажил хийж байхадаа их сэтгэл дүүрэн байдаг. Монголынхоо уран зохиолчдуудын номуудыг орчуулдаг, буряд орц хөлн рүү орчуулж байдаг. Тэгээд хажуугаар манай өнөөдрийн зорилго болох бол Чэжавын Баатар гэдэг хурандаа энэ мэдээж уран зохиолч Монголынхоо энэ ахтайгаа бид Майн 9-нд Ялалтын 80 жилийн ойн баярт Улаангууд хотын ирэхэд тэнд танилцсан. Тэгээд Чэжавын Баатар хурандаагийнхаа сүүлийн үед бичсэн 3 зохиол романыг намд бэлэг барьсан. Түүнийг нэг сайхан романыг орчуулах зорилготой ийм орос хэлэнд буряд хэлэнд орчуулна. Ийм зорилготой бас ирсэн Данзангийн Нямаа зохиолчингоо бас нэг гоё хэдин өгүүллүүдийг орд хэлэнд орчуулах ийм зорилготой. Тэгээд түүнийг хажуугаар Гомчавын Мен Доё гэдэг манай ингээд Монголынхоо их мэдээж Чингис хаан одонд болвол их уран зохиолч яруу найрагч миний багш юм. Гомчавын Мен Доёгийн гигантын романыг би орчуулсан 2018 онд орчуулаа. Тэгээд ийм Цэндэмаа шинэ та их түргэн хүн байна штэ. Халт загцсан юм. Энэ өөр зочинго Цэцэг Цэдэповна Дамбаева гэшмнэ бас буряд болон Оросын уран зохиолчдын холбооны гишүүн бас байна тий. Тэгээд Агны утгын байгалийн хөх холбооны хүндэт гишүүн гэнэ. Ал тарганы наадны лауреат гэнэ. Хэдэн бас номуудыг зохиолч гэнэ. Энэ экчингэ мэндэлгийн чангя зао. За. Амар мэндэ Монгол орон.
ага хайхан ятага хөхөт арган хатага баржа хөхөн мөнгө тэнгэр дараа алтан жирхэд хөдөлгөхээр хүрээтэй баян газар дээр анжир шарнаран дараа амгалан түн явахам не болтгаа гэж таанта хайхнаад болгож ирбэв тантаа гэж тахир мөнгөн гэж мөргөж даага алас анаарат сонгошмне олос сонгошмне бурят монголын сонгошмне болтоштой иппе техин явха болтога апта ипнермдэл мандуулжээ мандахайхан нарнаар үрээ улонэнгэ хайхан үрээлгэш үрээж бүгд зонда элүүрэнк тэнийгэр тэгш мэндэ хайхан явхан төлөө дордо хиш хоон пенэвдо хөхөт арган хатагнэ намэлзэж хөхөтөнгөр дээр хүн зөний баярлуулж үхэн хонгор хөөгднэ эрдэм бэлэг шудалж мэрэгжлэгэш аваж хайхан нэрэнэрүүлж омог солоё дуудаж нютгорно магтаж хүн зоноо төөрэж хайхан явхамнэ болтгаа сайн байна уу. За тэгэхдээ цэндэмдэ шивна та энэ юм Монгол орон зохиолчдын шүлгүүдий зохиолнуудын зохиолчнууд ингээ Оростой гаргахда Орос бурят хүн дээр гаргана уу или Монгол орын л гаргана уу? За бид энэ Монголынхоо уран зохиолчдын уран бүтээлүүдийг би орчуулад бурят хэлэндээ хөрвүүлээд тэгээд тэндээ бурят хэлнээр байгаль сэтгүүл бурят үнэн сонёндоо бурят л хэлнээр гаргана. За заримыг орд хэлэнд орчуулахдаа тэр орд хэлнээр бас тэр орс хэлтэй сэтгүүлд ингэх мэт ийм газарт бас хэвлүүлнэ. Бурятын республиканская типография гэдэг номын хэвлэл тэнд хэвлүүлсэн хэдэн номуудыг ямар номууд вэ? Тэнд хэвлүүлсэн номууд ихэд анх түрүүн гигантын роман 20 онд гарсан. Оо их мэдээж роман шүү дээ. Тэгээд энд бүхий дэлхийд мэдээж Монголын уран зохиолч Лодонгийн төдөвийн Орego сүм роман би орчуулсан. Тэгээд тэр чинь ордоор юм уу? Бурят хэлэнд орчуулад тэрмнэ бурят төмөндөө бас хурж яадаг, уншдаг болсон. Тэгээд их манай бурят арда сонирхож байна. Аргагүй сонирхно уншина. Тэгээд тэрэнэ түүнийг ба хөвлөлд өгөөд ном болж гарсан. Тэгээд зоны гар дээр тарч байна. Тэгээд баха Дорж сүрэнгийн Болдбаатар гэдэг мэдээж Монголдо профессор доктор хятад судлаач тэр хүнийг бичсэн их эксклюзив зохиол байх богд Мелревийн тууж зохиол түүнийг би бац орчуулад тэгээд бурят хэлэн дээрээ ба хэвлүүлээд ингээд тараасан. Ингэж баха бурят ард зонд Монголын орон зохиолчдын гоё сайхан юм зохиолнуудыг тарааж байгаа. Данзангийн Нямаагийн 55 өгүүллийн суглуулмал юм зохиол нарны алган гэж нэртэйгээр бурят хэлэн дээр манай агнуудагт бурят оронд бас олон зоны гар дээр тараад байна. Тэгээд тэд хийх зохицоож байгаа. Энэ өгүүлүүдийг нарны алганыг одоо дууслаа. Тэгээд тарч дууслаа. Хүн зоны гар дээрийг зарагдаад явсан. Тэгээд дахинаа хэвлүүлэх бахас хорилго бий болоод байж их сонирхолтой. Тэг хөрөнгө ханаас олдог юм бэ? Олон зан уншнарцаа. Манай агад их дулаанаар аваад байна. Үгүй мөнгө хөрөнгө энэ мөнгө хөрөнгө тийм их мөнгө хөрөнгө олдог үгүй. Мөнгө ихэд төлдөг гаргахын хэвлүүлэхийн тулд тий. Ханаас олдог юм бэ? 100 гаруй мөнгө юм уу? Хувийн мөнгө. Хэн ч надад туцалж байдаггүй. Би өөрөө л ингээд л тэрэнэ яаж хайчин гэж нэг орчуулгын багсаг мөнгө аваад л төрөөгөөрөө захиад л зараад л ингээд л ном болгоод гаргаж. За, чи та их мундаг хүн байна штэ. Тэгдээ энэ юм монгол хэлээсээ бурят болгох, орчуулах их хэсүү ажил юм уу? Тэр тийм амархан бэлэн ажил биш. Биш вэ нүү? Биш. Тэр хүнд ажил юм аа. Тэр хэдэн хоног, хэдэн сар ингэж анх түрэн би уншдаг. 3 дахь уншиж тэр номоо 3 дахиж ойлгож сэтгэлдээ оруулах. Тэгээд уншиж ойлгоод тэрнээ хойшоо игээд компьютертаа хуугаад л би орчуулнаа. Ингээд явууд орчуулцдаг. Ингээд явууд орчуулж байх. Тэгээд дөргөөд л тэрнээ хянадаг, чалгаж
ба хэдэн дахин шалгагч тийсэн хойноо хөвлөлд өгнө. Ой их ажил байна шүү дээ. Хөвлөлд ба. Гэхдээ Монгол хөвнө бурят хөвсөөс нэг ондоотой байна уу? Ондоо. Ямар ялгаатай байд юм бэ? Ялгаа байна. Их ялгаа байх. Тийм. Манай литературны бурятский язык гэдэг бурят хилэн байна. Тэр хорь бурятын юм хилэн. Тэрнээс халах хилэн өнөө үеийн Монгол хилэн гэж хэрэл адил байна. Уншихад адил тий. Утха ондоо утхтай өгөө олон байх. Тэгээд түүнийг бас л утхын олоод тий. Нөөсөө хөвөл монголоор хайрлна гэхдээ бурядараа тэрний ондоо утгатай шүү дээ. Тийм ба. Монголоор хайр, манай хяар дуран ийм ондоо байх. Өөр ондоо өөр байх. Тийм байна шүү дээ. Тийм. За тэгээд та энэ хөдий оноос нь та өөрөө мэрэгжлээрээ багш хүмүүс гээ шатдаг. Хүн гээ шавдаг. За тэгээд хөдий оноос энэ монгол хэлээс монгол хэлээс орчуулж эхэлсэн юм бэ? Би зүгээр монгол хэл би шудалж байгаагүй. Тэгээ багшлаа 45 жил багшилсан. Тэгээ 25 жилийн сургуульд багшлаа. Өлөөч 15 жилийн их сургуульд багшлаа. Философи, культурологи гэдэг ийм багшилсан. Бурятын хөдөө аж ахуйн академийн агын филиалд багшилсан. Ин 65 жил. За тэгээд тэрэг дөргөөд амралтаа гараад юу хийх вүлээ гэж асуудал гарсан. Тэгэхэд би шүлэг бичиж ичсэн. Алтарганд анх түрэн 2008 онд эрхүүд болсон алтарганд лауреат болсон. Агуу буряд гэж ийм поэм бичээд. Алтарганд гэж наадан тийм бүгд бурядын наадан. Бүгд бурядын наадмын чүү бүхэнд би хаваадаж байдаг. За Монгол ирсэн үү? Ирсэн 10 онд ирсэн дээ. Энд бас Булганд. Үгүй Улаанбаатар дээр болсон 10 онд. Би энд бас төрүүлсэн. Тэгээд төрүүлээд сайхан явна. Хотол төрөл эрх бүрээ алтарганы шүүдэг би. Дуугаараач чүн шүлгөөр чүн юугаар чүн жил бүр магтаал домог. Энэ тэрээр одическая поэзия гэдээ ордоор хөнө. Магтаал домог. Тэрээр одоо жил бүр шүүдэг. Тэгээд өмнө өнгөрөөч 124 онд цүгэл дасан дуумны бас 2 дахь сур гарсан. Тэр зэрэг нодооно битхэрийн зочиолсон. Олон дуумны гран-при авсан. Тэгээд 100 гаруй дууны зохиогч. За бурядараа тэгээд шүлэг зохиодог болсон. Тэгээд энэ монгол хэлэндээ ягаад хаваад? Монгол хэлэндээ 2017 онд дэлхийн 37 яруу найргийн наадан болсон. Их энэ Монголд Улаанбаатарт би тэнд ирсэн агам можоос. Анхны удаа. Анх 10 онд тэр алтарганд явсан. Тэгээд 17 онд анхныхаа энэ Монголын уран зохиолчдоор танилцсан. За. Тэгээд тэр их наадамд оролцсон. Данзанбар жахутгийн наадамд ороо. Тэгээд улс хоорондын фестиваль говьд болсон. Тэр Данзанбар жахутгийн тэгээд л Гомбожгийн Миндоётой танилцаж, тэнд танилцаад л номог намд бэлэг хэдэн номуудаа бэлэглээ. Тэгэхээр тэр нэг гэгентэн романыг би орчуулж эхлээд тэгээд л анхтруучийн орчуулга гэгентэн роман хатуу. Ороо яа би хэдий 2 сарсаа тэрнийг уншиж, шүүмжилж, харж, ороо шудалж, тэгээд мөргөж, тэгээд л мөргөө. Тэгээд нэг бас зүүдэлсэн. За тэрний юм. Тэр гэгентэн романыг аваад л би хэдэн 3 дахин уншаад байгаад би зүүдэлсэн. Тэгээд тэр зүүдэндээ юу харав? Их оргил өндөр уул байна. Тэр уулын ууд би гарч явах юм. Гарнаа. Гараа доочоо харцсан нэг шар атан унсан гоё ногоон дээлтэй Монгол охин ирж байгаа юм. Эхнэр ирж байна. Тэгээд намдаг игээл гараад л дээшээ тэр хад дээр мэрчин. Хажуудамганд хүрэн дээлтэй өвгөн бий болчих юм. Ямар сонь юм бэ? Мен дээ гэсэн би. Тэр өвгөн рүү хараад. Тэгнэм мен дэч гэнүгэ. Ийгв. За тэгээд тэр залуу гоё ногоон дээлтэй цэвэр ошин мен дээ гэхэд баасгаа догсон юм аа. Тэгээд аймтар айх муухайгаар нам руу харав. Тэр ихнэр, тэр гоё ихнэр. Тэгэн би айдас хүрээ. Айдсан хүрээд игээд л догсоо мэдээчилсэн. За цатаа би цэндмаа байна. Би гоо тэгэхэд тэ юу хийж байсан хүн юм. Тэр гигантнэ юунд дөрөхөд байгаас
гарах тэрэнэ очвол гэшгэлээ. Тэгээд хөлсөл гойно би дэр дөрөөхөд байсан би. Тэгээ үед Узрааж. Үгүй больниц оршоо би. Тэгээд тэндээ больництой эмнэлгийн газартаа зүүдлөө. Тэгээд зүүдлөө дэр дөрөөхөд очсон байгаа. Эмнэлгийн газар. Тэгээд хар өглөөгөр эртээ 4-5 цаг багаар намд ийм үзэгдэл харсан. Тэгээд чи гигантник юунд нуугаад байгаа гэ. Гигантник юунд нуугаад чи дэр дөрөөхөд байгаа гэж. Гаргаач гэж. За. Тэгэхэд нь ойлгосон. Нээний би орчуулах гэж байсан гэв. Тэгээд л тэр гэртээ гараад л больницон гараад гэртээ ирээд би сразу компьютерт суугаад л ихэлсэн тэр эхлээ тэр. Таны хөргөн таны ярсан юм нь үйд даажээ миний энэ өнөхөр юм болсон ийм учир юм. Тэгээд зүүдэн дэмний таны адислав байгаа штэ. Адислав. Тэнгэрийн адислав байгаа штэ. Тэгээд тэр Банзан Равшагийн их ташилж төдөвгөө намайг энэ зогсогч тэр хүрэн дэгэлтэй лам тэр төдөвгөө байсан. Тэгээд энэ намд ирсэн ногоон дэгэлтэй юм хайд сайхан ихнэрх болвол дажишүүр байсан. Тэр дажишүүргээ чинь Банзан Равшах утагтын шаф ийм ба лам ихнэр байсан. Ихнэрийн дасны ширээт байсан. Тэгээд тэр дажишүүр намдыг харагдсан. Хандмаа гэдэг. Хандмаа. Их хандмаа. Их ширээт хандмаа байсан. Тэр ихнэрийн дасны. Хэрэг илрүүлсэн үү? Намд илрүүл би мен доёд хонхотсон. За. Тэгээд би ийм зүүд хараагүй. Ийм ихнэрийг харах хингээч. Тэгэхээр миний тэр дажишүүр байж болно гэсэн. Бурхан яваа. Ой далайла мгурмонч гсэн ямар сангим ярнэг швэ. За тэгтээ та энэ мин ирсэн биш манай студид энэ номуудаа вад ирсэн ш. Нэгний энэ талын буряд ихнэр гэж таны ном тий? Тийм. Тэгээд энэ хоёр их ном гэхэд Сэдэг Дамбай байгаас сэтгэлийн үрээнүүд гэж тий? За тэгээд энэ ямар номууд болно гэж вэ нэмнэ? Бурядаараа бичсэн тий? Бурядаар бичсэн. Бэлэг болгож надаа өгсөн. Би их баяр хүргэнэ штэ. За тэгээд та энэ юм сэтгүүл Улерал зохиолч гэж сэтгүүлч болно шүү дээ тий? Тийм. Онцгой сэтгүүлч. Буряд улстай. Тийм. За тийхдээ та энэ юм бичгдээ энэ буряд улсын уран зохиолуудад шүлгүүшээ гаргуулна тий? Энэ сэтгүүлд. Тэгдээ ямар хэлээр гардаг юм вэ? Энэ Улерал ба зохиолч сэтгүүлд Монгол орондоо бурядлах хэлэн дээрмнээ гарч байна. Бид бурядаар бичээд илгээнэ. Түүниймнэ энэ бурядаар л эндэн гардаг. Тэгээд эндээ бас Монголд нэ бурядууд олон бас байдаг юм. Тэдэнд очно. Тэд чинь нэгэ тэдний гар дээр очиж тэд унчиж бас бурядаараа унчих юм аргатай боломжтой болж байна. Тэгээд баяртай байдаг да. Энд их бурядууд баяртай байна. Бид баяртай байдаг. Ингээд бид Монголынхоо уран зохиолыг бид тэндээ унч харгатай болж байна. Ингээд би хоорондын юм проводник чинь ингээд явуулж байдаг. Тий. За тийхэд юм Монголдоо зориулсан танд чүлэг байх уу? Байх да. За нэг чүлгөө онцг өрөө. Тэр 17 онд дэлхийн яруу найргийн наадамд ирэхдээ очоод гэртээ би нэг юм чүлэг бичсэн. За. Түүнийг унчих болвол би яах таа гэж нэртэй. За. Тэгээд би энд бурядаар уншина. Энэ орчуулга би монголоор энд гарсан. За би бурядаар уншина. Би яах да? Би яах да? Байгал шадрэ буряд. Би яах да? Хордэн хотны уряд. Урд зүгт орчдөг диваажин орон зүүдэлнэ бив. Униартал талын удамд учрахын болзор хөөснө бив. 800 түүхийн манан соохойрийсэн Монгол барины турууны төврөн дүтхэн. Нэс анд нөхөдим дуун цогоо мөндөлсөн морин хуурын аялах зүрх сэтгэл доолгоно. Би яах да энэ нутаг руу тэгүүлнэ бив. Би яах да энд жаргалаа өдөрнө бив. Юунд намда эндх наран дулаахан ба юунд намда эндх агаар сайхан ба. Өний холын үлгэр түүх сануулсан үлзий сайхан шамбалын орон энд юм. Эзэн хааны их засаг мандуулсан инх мөнх их орон энд л юм. Би яах да түүхийн маныг ирж төрөлдөө мөнөө тэгүүлнэ бив. Би яах да сэтгэлдээ цэцэг ургуулж
тэврэн тэднэ уярна бив. Аз төвийн энгэр дээр тавьсан ариухан Монгол хэдийнэш цагтурийнхан шинэхэн харгыг шилэн мөнөд авсан шин гавьяад ардын төрө мандаг. Би яахада Монголдо хурж ирэхдээ гэртээ ирсэндэл сэтгэлээ ханан байсны би яахада нутгаан буцаж хөрөхдөн гайхалтай цайхан Монголоо дурсан шарах доо. За энэ орчуулгүйгээр тий бүгд Монгол ойлгомоор байна шүү дээ тий гоё их сахид байна. Нэрэл бурят хүмүүстөө энэ Монгол орон гişмний Шамбалын орон гişэ тий тийм биз дээ. Тэгж санд. Тий. За тэгээд та энэ Монголын зохиолч Монголын уран найрагчдыг хүнд хайртай вэ? Намд одоо бүх Монгол уран зохиолчид явуу хулангаас эхлээд бултадаа миний сэтгэлд чайнам багчгаа. Тэгээд л хуу сайхан байх. Энэ ерөнхий үе энэ орчин үеийн уран зохиолчид яргуу найрагчдаас мен дэё багчим намдаа их сэтгэлд сайхан байдаг. Тон хайртай миний багч юм аа. Тэгээд түүнийг удаа энэ Данцгийн Нямаа ямар сайхан шүлгүүдийг соны драмаа хуу вишдэг. Ингээд намд ихэхэд өтө сэтгэлд байдаг. Би тэднээ хүндэлж явна. Таны боломжлоор энэ бурят үндэсний Монгол улсад ямар холбоо, ямар харилцаа байх ёстой вэ? Миний санахад манай орчин үед бурят ард бурят хэлийг мартаж байна үсэ. Залуу үеэс муугаар мэднэ. Тэгээд цаашаа 10-20 жилийн өнгөрөхөдөө би сэтгэлдээ сандаг би энэ залуучууд юу шатах зам болох юм бэ гэж. Яагаад номч унчихгүй. Бурят хэлээс мэдхгүй түүнээс цааш Монгол энэ их манай ард ах захамных юм да Монгол ардны бид тэдний хүндэлэх ётой. Бид тэр манай хэлэн болвол энэ Чингисийн хэлэн. Чингисийн хэлэн манай энэ хэлэмнээ нэг байсан юм а. Энэ бид Чингисийн хэлэн дээр ярилцдаг ийм улс болно. Монгол улс, бурят улс нэг монголчууд. Тэгэхдээ бид ихтэй, ив хамт найрамдалтай булдандаа харилцаж, ингэж уран зохиолоороо харилцаж байх хэрэгтэй. Уран зохиол яргуу найргаараа харилцаагүй бол хөлөмнө мөхөх. Би тэгж сандаг. Тэгээд л ийм ажил эрхэлсэн. За та Монгол орнынгоо ирээдүйг яаж харж байна? Би Монгол орны ирээдүй одоо жаргалтай цайхан ийм гоё тоон жаргалтай цайхан орон энэ Монгол орн болох энэ дэлхий дээр гэж би чийж мэддэг, би чийж сандаг. Тэгэхдээ бурят улс гэш бурят орн гэшмнэ халимаг тува бид игээд Монголд цуг хамтаа цаашаа урагчаа нэн төрөн хэлие өргөж нэг хэлтэй болж ингээд их ийм эзэн Чингисийг мандуулсан энэ улс гэж хада ингээд цааштай гээд өргөлж хамт ингээд явах ёстой гэж би итгэдэг. За цэндэгдэши нагчээ. За мант их баяр хүргэнэштэй энэ мант зоошин болж буусан дэдний. Тэгээд та энэ манай энэ нэвтрүүлгийн дуусчихд энэ манай үзэгчдэд инээрөө хараад өөрөнгөө хүслөө хөвөрөө. За бид өнөөдөр Монгол хайхан орондоо аган нутгийн 2 бацхад охид ирээд байна гэж шивтэ яргуу найрагч Дамбаева цэцэг Сэдипна манай хүндтэй яргуу найрагч би Цэндма Бабуева игээд хоёулан бид аган нутгаас гарч бурят орноос энэ Монгол орондоо ирээд байхдаа энэ бүх сайхан энэ монголчууд хада дэлхийн монголчууд манай самандын жавхлан дуучин ямар сайхан энэ юм гэдэг вэ хамаг монгол гэж ийм төсөл хийж бүхий монгол улсаа нийлүүлж хамтруулж дуугаарan ингэж яваа би тэрэнд самандын жавхланд маш их баяр хүргэж байна. Жавхлан чи дуулж байгаарэ. Тэгээд цаашдаа дуулж яваарэ. Бурят орондоо ирээрэ. Аган нутаг ирээрэ. Бид ийгж урж байна гэж. Тэгээд бас би энэ Монголынхоо уран зохиолч Гомбожавын мен доё Данцгийн Нямаа тэгээд манай халиж явсан хайртай Лодонгийн Төдөв ах гэдэл ингээд Болбаатар Бултандад нэ баяр хүргэнэ. Хоёрчоор биний их баяр хүргэх зон гэж энэ Монголд Монголын бурят төв тэгээд тэр
Бурят судлалын академийн ерөнхийлөгч профессор доктор Одмандах Мягмар цэрэнгийн Одмандахта баярлаа. Манай хоорондын их ажил хийж яадаг. Манай дуучин баац хүндтэй дуучин амар санаа мөнхийн гэдэг байна. Цагаан овоогийн хөө. Тэгээд эдэндээ би их дохиж баяр хүргэн их ажил хийдэг энэ хөвгүүд байна. Би тэдэндээ баяр хүргэнэ. Би бултанда буряд орнынгоо бурядуудаас би баяр хүргэж байна, дохиж байна, мандаа явж байгти харилцаж байе, ирж урж урилсаж байе, бие ингээд буряд Монгол хэлье гэд өргөж явъя. Дуучид бат сугтаа ажиллая. Би ядам цэрэнгийн гэрэлчлүүнгээд залуу дуучинтай бас нэг дуу 24 онд бичсэн сугтаа. Тэгээ тэрмнэ хит болж байсан. Юм гэж дуу бай. Бурядаар тэр дангина гэж дуу байгаа. За. Түүнийг ядам цэрэнгийн гэрэлчлүүн миний гоо гэж дуу болгосон. Тэгээ тэрмнэ YouTube дэх хаяатаа тавьяатай. За тэгээд монголуудаа бас юм хэлээрээ яраарэ. Монгол сайхан орондоо бүх Монголынгоо ард түмэндээ би сэтгэлээ баяр баясны хүргэж байна. Ингээд цаашдаа бултаа ихтэй, итээ явалцаж, харилцаж ин хамглан булта энэ сайхан Монгол орондоо бурята сайхан гэлэвтэй явъя. Инхлүүрийг золж аргалах хүсэж байна. Цааш нь харга юмнэ цугтаа явъя гэж хэлэх байна. За их баярлалаа ш та. Надад юм бас тандаа амжилт хүсье заяа гэж. За эрхэм үзэгчдээ нээлттэй ярилцлага нэвтрүүлэг та үзлээ. Азия Global телевизийн сувагта студид Ажалсан Батталай Багдаев захиогч өнөөдрийн зочин бол Бабуева Цэндыма Дашиевна бурядын болон Оросын уран зохиолагчдын холбооны гишүүн ба Монголын соёл яруу найрлагчдын академийн хүндэт гишүүн бас Монголын бурят судлалын академийн хүндэт доктор яруу найрлагч орчуулагч зохиолагч манай зочин боллоо. Дахин уулзтраа баяртай бурядар хөвөл хүндэт манай Монгол шоу.